Сард 30 сая төгрөгийг e-commerce болон dropshipping гээд гадаад сурдаг оюутан бараандаа чөлгөөгөөр 30 сая хийх боломжтой гэдэг чаленжийг би явуулаад хоёр Instagram дээр явуулсан байгаа. Аль хэдийн 23 дахь өдөр дээр 30 сая хийгээд 30 дахь өдөр дээр нийт 37 саяыг давуулаад дуусгасан байна. Таачууд миний хоёр Instagram руу ороод шалгаад харах боломжтой гэсэн. За тэгвэл маш олон хүмүүс за яг ямар бараа зарсан бэ? Яг яагаад бараагаа харуулахгүй байгаа юм бэ гэсэн. Харуулахгүй байсан шалтгаан нь юу юм бэ гэхээр dropshipping гэдэг бизнес моделийг хэн ч хийж болно, хийж гисэн их боломжтой учраас би хэрвээ бараагаа харуулсан бол тухайд та даваад зараад би өөрөө 30 сая хийх боломжгүй болоод худлаа ирсэн болоо дуусчих байсан учраас та бараагаа харуулаагүй байжгаад одоо дууссан. Тэгээд одоо харуулах чинь гэсэн. За тэгвэл би одоо энэ бичлэгээрээ та яг ямар бараа зарсан, аман дээрс нэг яагаад зарагдсан бэ гэдэг маш чухал хоёр концепт буюу ойлголтуудыг та одоо хэлэх гэж байна. Тийм учраас зөвхөн бараагаа харлаа гэд дуусгаад энэ бичлэгийг хаяад явуучвал яг яагаад зарсныг ч ойлгохгүй гэсэн. Тийм учраас дуслана үзье. За тэгвэл яг ямар бараа зарсан бэ гэвэл POV camera гэж байна. Та Instagram руу POV camera гэдээ хайгаад үзэж болно. Facebook дээр ч гэсэн хайгаад аман дээрээс нь Barbarian brand гэдээ ороод харангууд POV camera гэдээ байгаа. Миний бичлэгүүд гэсэн байгаа гэсэн. Тэгэхээр та шууд 4 сарын 25-нд миний challenge гэсэн тэр өдөр ч гэсэн яг хамгийн анхны маань пост POV camera дээр ороод явсан байгаа. За тэгээд энэ камер нь яг ямар онцлогтой winning product байсан юм бэ гэхээр хүн яг гараа оролцуулахгүйгээр өөрийнхөө яг юу хийж байгааг хүзүүндээ зүгээд action camera байдлаар бичлэг хийх боломжтой хямдхан. За тэр нь юу юм бэ гэхээр спортоор хичээлж болно, хөл бөмбөг те, мотоцикл унж байгаа, мопед унж байгаа, мөн дээрээс нь хоол хийж байгаа бүх юмудаа гараа оролцуулахгүйгээр бүгдийг бичиж байгаа камерс. Тийм учраас тэр бараа нь маш сайн потенциалтай байсан. За тэгээд тэрийг олсныхоо дараагаар контент гэдэг зүйлээ маш сайн явуулсан байна. За тэгвэл одоо би та маш чухал хоёр шалтгааныг нь одоо тайлбарлая. Эхнийх нь юу вэ гэхээр content. За би school дээр dropshipping, e-commerce-ийг заасан хичээл байдаг. Аман дээрээс нь one-on-one mentorship дээр сурагчдыг оруулаад тэгээд явдаг байгаа. Тэгээд би сурагчдаа хамгийн чухал ойлгуулж хэлдэг зүйл маань юу юм бэ гэхээр зарагдахгүй бараа гэж байхгүй, зарагдахгүй контент гэж байгаа гэж. Тийм учраас чи winning product олсон байлаа гэдэг контент ч юм уу хин ч гэсэн худалдаж авахгүй. За би энэ контент дээр яг юу хийсэн бэ гэхээр бараагаа олчлоо гэх олон file сайн контентуудтай байна. За тэгвэл би энэ контентуудыг Монголынхаа өрсөндөө жоохон өрсчүүлээд хийчи гэдэг үндсэн дээрээс явуулаад маш сайн байсан. За контент маань ямар шиг байдлаар явсан бэ гэхээр бүгдийг нь эхлээд оруулж ирлээ. Viral song буюу дуу тавилаа. Тэгээ хойно voice over оруулсан байгаа. Тэр надад бараан бил байхгүй учраас voice over хийхдээ болох нэлээд сайн ажиллатай. Юу гэжсэн бэ гэхээр бодоод үзтээ хөл бөмбөг тоглож явахдаа, мопед унж явахдаа, мотоцикл унж явахдаа, хоол хийж явахдаа, гулгаж явахдаа чи гараа оролцуулахгүйгээр энэ камера өөрийгөө бичнэ гэж бодоод үзтээ. Кул оостэй. Тэгээ дээрэс нь болоогүй чи гараа оролцуулах шаардлагагүйгээр эрхийн уран ийм жоохон хэмжээтэй хүмүүс баг камераар бичлэг хийж гэнэ гэж бодохгүй. Хэрвээ чи ичдэг бол хичээд ах шаардлага байхгүй хүмүүс яагаад тэгэхээр анзаарахгүй. Кул оостэй. Тэгээд хитгэн үлдсэн байна дуусаас өмнөөс чадчихаа захиалаарай. Хэмчлэн voice over маань айгүй сайн байсан учраас маш олон хүмүүс худалдаж авсан. За тэнгүүт окей за тэгвэл энэ бараа потенциалтай маань нэлээд сайн явах юм байна. Тэгвэл би энэ бараагаа яг өөр төрөө авчираад илүү сайн контент хий гэж төлөвлөөд бараагаа өөр төрөө авчирсан ба. Бараагаа өөр төрөө авчирсангуудаа би яг за энэ контентыг ямар өнцгөөс хийвэл айгүй сайн явах вэ гэдгийг нь сайн бодож үзэнгүүтээ тэр бараан дээр өөрөө контент хийсэн байгаа гэсэн. Би яг өөрийгөө оруулаад царайгаа олныг хайлт оруулсан. За тэгээ контент хийсэн тэр бол бүр амар сайн авсан. Тэндээс яг жинхэнэ хүн хэрэгэлсэн байна гэдгийг нь харсан учраас маш олон захиалга орж ирээд би бүр өдөрт 4 сая хүртэл давуулсан тийм орлого хийсэн өдрүүд хүртэл байгаа. Та шууд Instagram руу гүйлгээд харуул бүгд боломжтой харж болно гэсэн. За тэгэхээр контент буюу контент чиг маш чухал юм байхгүй. Эхлээд чи өөрөө яг бараагаа тестч үзчихэд болж ийн болохгүй нэгдээ мэдснийхаа дараа хэрвээ болж ивэл дараа чи өөрөө бараагаа өөр төрөө авчирсныхаа дараа илүү сайн контент хийвэл бүр сайн viral яваад бүр олон захиалгуудыг оруулж боломжтой гэсэн үг. За тийм байна. Тэгвэл хоёр дахь нь юу юм бэ гэвэл ad гэж байна. За би таад нэг юм харуулъя. Тэр нь юу юм бэ гэхээр би ad гэдэг зүйлийг яг өнгөрсөн жил хагасын хугацаанд явуулаад энэ араа нийт $32,000, $32,530 өнгөрсөн жил хагасын хугацаанд би яг ad-н дээр хэмнсэн байна. Хүмүүс бол үссэн гэж бодно. Тэгтээ яг үүндээ хэмнсэн. Одоо таад бодоод boost гэж маш олон хүмүүс явуулаад байдаг тийм үү? Boost-ийг хүмүүс хийнгүүд яг пост руугаа орлоо. Тэнгүүд boost гэдэг нэг товч байдаг. Тэрэн дээр дарлаа. Нэг контент дээр $10 өдөрт үрдэг тийм үү? Тэгвэл чи яг яагаад тэр $10-ыг 10 контент дээр ad явуулж болохгүй гэж. Ad гэдэг нь болохоор ads manager дээр Facebook-ийн маш ухаантай дэлхийгээс цугларсан тийм хүмүүсийн хэдэн 10 хэдэн жил цуглуулж хийж яг маш сайн сайжруулаад одоо ч гэсэн сайжруулж явж байгаа тэр алгоритм байна. Тэр алгоритм дээр чи тулгуурлаад илүү олон хүмүүст хүргээд хямдхан үнээр хурдан хугацаанд хүрэхийг ad явуулна гэж. Тэр нь юу юм бэ гэхээр чи boost-н дээр $10-оор нэг
контентийг бүүсэлж байгаа бол ягаад $10 чи 10 контентийг хайд явуулаад мөнгөө чимнээд цагаа чимнэх боломжтой биш гэж тийм үстэй. Тийм учраас энэ чадвар болон скил сетийг сурах нь маш чухал асуудал. Чинийг хийчвэл амьдрал бол өөрчлөгдөнө гэсэн. Манай сурагчид нар аль хэдийн хийгээд эхнээс ардаа 8 сая, 10 сая, 10 хэдэн сая хийгээд явсан хүмүүс маш олон байна. Хамгийн сонирм нь юу вэ гэхээр 10 хэдтэй хүүхдүүд хүртэл амар хурд хийгээд мөнгө олоо яваад байгаа. Би бүр that's crazy. Би ч гэсэн 10 хэдтэй байхдаа хийсэн бол тийч хийх магадaltaйс магадaltaй надад ямар ч тийм тухайн үед мэдлэг мэдээлэл байгаагүй. За тэгээд би 21 настайдаа Америкт би яг хамгийн анх dropshipping хийж эхлээд Америкаас ерөнхийдөө маш их өрсөлдөөнтэй байдаг, маш хэмжээний мөнгө шаарддаг учраас тэндээс олж авсан туршлага мэдээлэлээ бүгдийг нь Монгол руу оруулж ирээд хийсэн. Тэгээд Charm brand байна. Нэлээд олон сторууд манд байдаг. Тэд нар бүгд амжилттай явсан. Яагаад юм бэ гэхээр Монголд яг dropshipping нэг зөв явуулдаг хүмүүс маш ховор байт юм байлээ. За тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө би яг тэр аргаа олон хүмүүс зааснаас хойш маш олон хүмүүс мөнгө хийгээд 17 та манай one on one хийдэг сурч манай аль хэдийн 10-ыг сая давуулчаад тэгээд явж байгаа. It's just crazy. Тийм учраас та хэрвээ яг dropshipping те мөн дээрээс нь e-commerce гэдэг зүйлсийг сурахыг хүсэж байвал доор description дээр линк байгаа. Тийшээ ороод та зүгээр шууд dropshipping-ыг яг яаж хийх юм бэ? Монголд яаж хийх боломжтой юм бэ гэдгийг тайлбарсан юм байгаа. Тэрийг хараад үзэж болно. Тэгээ бүх юмудаа сураад өөрөө хийсэн ч болно. Эсвэл хамтарч ажилламаар байвал та хичээлийг ч гэсэн авмаар байвал тэр доор линк байгаа. Тэгээ one on one дээр бүртгүүлсэн ч болно гэсэн. Бүртгүүлэхгүй байсан ч болно. It's no problem. Та нарыг аваараа ингэрээ тэрийг сэмэрсэ байх зүгээр тийм боломж байгаа шүү тийм л гэж байгаа. За тэгэхээр guys тийм байна. Хэдүүлээ ерөнхийдөө dropshipping яг ямар боломжтой дөнгөж эхлээ явж байгаа бизнесийн модель вэ гэдгийг би таад бүгдийг нь харууллаа. Мөн дээрээс нь 30 сая маань бараа бол тийм амар потенциалтай бараа байсан. За тэгэхээр та ч гэсэн тэрийг яг хуваалцуулаад хийх гэсэн боломжтой ямар ч асуудал байхгүй. За тийм байна guys. Тэгээ хэдүүлээ дараачихаа бичлэгээрээ dropshipping e-commerce-тай холбоотой ч гэсэн бичлэгүүдийг хийгээд явах болно. За тэгээ дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. See you guys later. Peace out.